Сайн байцгаана уу? Фрэнс 360 Street Club-ийн техник шинжилгээ эхлэхэд бэлэн болсон байна. За хэдүүлээ мэдээж сурсан ясаар эхний ээлжинд суурь мэдээнийхэн талаар хэдүүлээ ярих болно. За энэ 7 хоногийн нэгд өдөр Америк нэгдсэн улсын бирж дээр ерөнхий олон улсын бирж дээр нэг тийм амар бол том мэдээ бол байхгүй. Хэдүүлэнгийнх нь хувьд шүнд бол Евро дээр ECB President Lagarde speaks гэж мэдээ орж ирж байгаа. За тэгээ Great Britain Pound дээр бас Government Bailey speaks гэсэн мэдээнүүд орж ирж байгаа. За тэгээд хоёр дахь өдрөө хэдүүлэнгийнх нь хувьд бол бас маш тодорхойгоор тайван байх нь байна. За тэгэхээр 3 дахь өдрөөс эхэлж хэдүүлэнгийнх нь хувьд том хөдөлгөөнүүд ерөнхийдөө бол орж ирнэ гэж хэдүүлээ тооцоолж болно гэсэн үг. За 3 дахь өдрийн 12 цагт 12 цаг 10 минут ECB President Lagarde үг хэлэх нь байна. За тэгээд official cash rate NZD дээр New Zealand доллар дээр official cash rate гэсэн мэдээ гарч ирж байгаа юм байна. За тэгээд NZD дээр бас дахин RBNZ rate statement гэсэн мэдээ гарч ирж байгаа юм байна. За тэгээд Японы бирж дээр BOJ government EUда үг хэлэх нь байна. За тэгээд 4 дахь өдөр гэснээс 3 дахь өдрийн шөнө 4 дахь өдрийн өглөө FOMC meeting минуттай. Хэдүүлээ энэ дэр бас маш том анхаарал тавих ёстой гэсэн үг. За тэгэхээр 4 дахь өдрийн FOMC meeting минутсээр эхлээд дараагийн том мэдээ Chinese yuan дээр new loans гарч ирж байгаа. За тэгээд 4 дахь өдөр tentative unemployment claims ерөөхдөө бол өдөржингөө үргэлжилж магадгүй гэж харж байгаа юм байна. За тэгээд 8:30-аас Fitcher Powell үг хэлэх нь байна. За тэгээд энэ ч бас дахин ажил хөдлийн нэхэмжил орж ирж байгаа. За тэгэхээр хэдүүлээ 4 дахь өдөр бас хөөрхөн мэдээтэй байх нь байна. Ерөнхий том савлгаануудтай байх нь байна гэж ерөөхдөө бол таамаглаж болно гэсэн үг. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд 3 дахь өдөр крүд ойлын мэдээ. 4 дахь өдөр ийм мэдээнүүд байгаа. 5 дахь өдөр бас ер нь маш том савлгаатай өдрүүд байх боломжтой болж эхэлж байгаа юм байна. За тэгэхээр FOMC member bar үг хэлээд шөнийн 1 цагт эхлээд за тэгээд өглөөний 9 цагт Австрали доллар дээр RBA government bullock үг хэлэх нь байна. За тэгээд 8:30-д оройн 8:30-д unemployment change Канада доллар дээр unemployment rate гэсэн хоёр мэдээ гарах нь байна. За тэгээд Америк нэгдсэн улс дээр 3 маш өндөрч байгаа тийм өдөржингөө үргэлжлэх мэдээнүүд байна. За тэр нь болохоор average hourly earning, non-farm employment change, за тэгээд unemployment rate гэсэн 3 мэдээ бол өдөржингөө үргэлжлэх нь байна. За тэгээд оройн 10 цагт prelim consumer sentiment, за тэгээд prelim inflation expectations гэсэн мэдээнүүдтэй байх нь байна. За тэгэхээр хэдүүлээ энэ мэдээнүүд нь заавалчгүй бэлтгэх нэ. За тэгээд хэдүүлээ чарт руу орцгоё. За мэдээж Монтлигийн зургаас хэдүүлээ эхлэхгүй, Биглигийн зургаас ч эхлэхгүй. Хэдүүлээ ихэвчлэн алтыг ер нь daily тэгээд 4 цаг, 1 цаг, 15 минут гэж эхэлнэ. За тэгэхээр гол хэдүүлэнгийнх нь харах ёстой зүйл нь өөрөө daily дээр байх магадлал маш өндөртэй учраас хэдүүлээ daily-гээс эхэлцгээе. За daily дээр яг ямар байдлаар юу эхлэх гээд байгаа юм бэ гэхэлэр бараг татах зурагч байгаа юмуд. За энэ хэсэг дээр бол хэдүүлээ бараг байхгүй гэж тооцож болно. Гэхдээ энэ хэсгээс заавалчгүй Fibonacci fan орж ирэх ёстой. Энэ хэсгийн зурган дээр ингэж орж ирэх ёстой гэсэн үг. За тэгэхээр дараагийн хэдүүлэнгийнх нь харж байгаа хөдөлгөөн өөрөө энэ ч 14-23 гэсэн цэгийг шалгаад энэ ч 38 гэсэн цэгийг шалгаад 61 гэд дэшегээ гарцсан байгаа. 61 дээр чүд жоохон хугарал аваад тэрний өмнө 50 дээр хугарсан, 138 дээр хугарсан. 123 гэд одоо ихний байдлаар хэдүүлээд 3962 гэсэн цэгийг заавалчгүй байлж харах шаардлагатай болж байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгийг заавалчгүй анхаарч харнаа гэсэн үг. За мэдээж дараагийн байдлаар 4 цагийн мэдэн дээр юу байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ бас ажиглахад мэдээж буруудахгүй тийм ээ. За мэдээж 8 сарын 20-ноос хойш 7 сарын 30-наас хойш алтуул мэдээж үргэлжийн өсөлттэй байх боллоо. За тэгэхээр хэдүүлээ энэ мэдээг заавалчгүй доороос нь хөөх шаардлагатай болж эхэлнэ гэсэн үг. Энэ чинээс биш, харин энэ чинээс эхлүүл хамаагүй илүү байх гэж
бодож байна. За тэгэхээр 23.6 гэсэн шалгалт бол орж ирээгүй хараханд бохир. За 14-ийн шалгалт бол ороод ирсэн. Энд чинь 14-ийн шалгалт бол орж ирдгээ ороод ирсэн. За энэ дээшгээ 61.8 гэж орж ирэх магадлал маш өндөртэй байгаа учраас хэдүүлэн энэ чинь шууд ингэ тавьчихна. За энэ чинь 14-ийн илүү хийгдэнэ гэд хэдүүлэнгийнхэн саяны байлсан байрнаас за нэг 100 пипийн зөрүүтэйгээр ерхий ихний бай орж ирэх магадлал өндөртэй болж эхэлж байна гэсэн үг. Мэдээж хэдүүлэнгийнх нь мэддгээр 14 тэгэд илүүгийн 14 гэж явж болдог тийм ээ. Тэгэхээр энэ хөдөлгөөнгөөрөө орж ирэх магадaltaй болж эхэлж байна гэсэн үг. За эсрэг талдаа нөгөө энэ байрнаас хэдүүлээ шалгаж үзэх шаардлагатай болж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр дараагийн цэг өөрөө 23 38 гэсэн байрлалуудтай. Ерөнхий хамгийн дээдлийн хэдүүлэнгийнх нь харах хэвээр цэг нь өөрөө 4000 болж орж байна. За энэ цэгийг заавалч хөдөлөө харах шаардлагатай болж эхлэх нь байна. Энээс наан бол алт хуурна гэсэн тохиолдол одоогийн байдлаар бол харагдахгүй байна. За тэгэхээр хэдүүлээ нэг цагийн байрлал дээр яг ямар байрлалуудыг хэмжиж үзэх ёстой вэ гэхэлэр маш олон байрлалуудыг хэмжиж үзнэ. За хамгийн түрүүнд энэ чинь нисхүүж сурнаа. Өмнөх зурган дээр хэдүүлээ энэс энэний хооронд үтсэн бол гол хэсгүүдийн заавалч үзэд сүүлийн дээдлийн өрөг заавалч гаргаж ирэх шаардлагатай гэсэн үг. Дараагийн хурлын цэгийг гаргаж ирэх шаардлагатай гэж үзэж болно гэсэн үг. За тэгэхээр эхний ээлжинд хэдүүлэнгийнх нь хамгийн гол харагдаж байгаа зүйл нь мэдээж 38.2-ийн шалгалтын хөдөлгөөн орж ирсэн. За энэ чинь 23, 14 гээд 38 буюу арааны магадлалын шийдэлт хөдөлгөөн орж ирсэн. За тэгэхээр энэ чинээс тгийг хараахан шалгаж чадлаггүйгээр дутаагаад 14-ийн тохиолдыг аваад дээшгээ 38 14, 23, 38 гэсэн байрлалууд руу ирэхэд бол явсан энэ хэсгийг бараг 50 гэж хэлэхэд бол алцахгүйгээр. За тэгэхээр нэг 50 руу явж байгаа шалтгаан нь өөрөө за эхний ээлжинд хэдүүлээ хэмжээд үзье. Яг 50 мөн үү гэдэг хэдүүлээ эхний ээлжинд харцгаая. За 50 бол аюу гоё цэвэрхэн орж ирсэн байна. За тэгэхээр энэ чинь нэгдүгээр арны магадлалаас нэгдүгээр араараа шидэх хөдөлгөөн орж ирсэн гэсэн үг. За тэгэхээр энэ чинь 50 байна гэдэг нь эхний ээлжинд 23, дараагийн ээлжинд тэг гэсэн байрлалууд руу шидэх боломжтой байдаг бол энэ тохиолдолд 50 руу шидсэн магадaltaй харагдаж байна тийм ээ. За тэгэхээр дараагийн ээлжинд энэ чинь 61.8 буюу 38-тай хослон орж ирээд нөхөр өөрөө энэ чинь зогсоод дээшгээ 61 гэж дахиж шалгаад 23 гээд энэ чинээс дээшгээ харьцааны үдгэн заавалч орж ирсэн гэсэн. Тэгэхээр энэ чинь сэдвүүлээ Fibonacci retracement-тэй буруу харуулж тавиад яг нөхцөл ямар шүү явсан бэ гэдгийг хэдүүлээ харахад бол буруу тахгүй. Тэгэхээр энэ чинь ингэж орж ирээд за 161.8, 38, 161.8 гээд 23 руу орж ирсэн бол хэдүүлэнгийнхэн дараагийнх нь харах нөхцөл өөрөө 94.5 дээрээс нь 223 байх шаардлагатай болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ энэ чинээс дахиад нэмээд 23.6-гийн хөдөлгөөнийг авах шаардлагатай. За дээшгээ 200-ийн илүү гаргаж тавих юм бол хэдүүлэнгийнх нь хувьд 3990 гэсэн хаш гарч ирж байгаа. За энэ хашнуудыг бүгдээрээ тэмдэглээд тавцгаагаарай. Харин энэ үргэлжлүүлээд дээшгээ бас явах бүрэн боломжтой. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энэ хэсгийг анцаарч ажиглаад дараагийн хөдөлгөөнүүдийг хийж эхлэх нь байна. Одоогийн байдлаар 194.5-ыг шалгацсан харагдаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ дараагийн зураглалыг заавалчгүй энэ хэсгийн хооронд явуулах шаардлагатай болж эхэлнэ гэсэн үг. За зургийг энэ чинээс энэний хооронд татхад нөхөр 50 дээрээ шалгаад 14 илүү байсан. Энэ нь болохоор цэвэр харьцааны онол буюу шидэлт юусоо оролцоогүй гэж хэлж болно. За тэгэхээр 14 гээд дахиад 14 илүү орж ирээд 23-ийн хөдөлгөөн орж ирсэн. За тэгэхээр 50-ийн 1-р арны хөдөлгөөн одоо хүртэл энэ чи явсаар л байгаа гэж хэдүүлээ харж болно гэсэн үг. Энд чи 2-р арны магадлал ороод ирсэн мөртлөөс энэ чи 1-р араар дуусч байгаа бол маш ойлгомжтойгоор энэ чинээс эхэлсэн хөдөлгөөн энэ чи дууссан байх боломжтой гэж хэдүүлээ харж болно. За тэгэхээр хэдүүлээ эхний ээлжинд зургийг дээшгээ тавих юм бол одоогийн байдлаар бол 50 дэх хурлын хэсэг ороод ирсэн шалгаж байгаа. За энэ хурлын хэсэг хэр удаа үргэлжлэх ёстой вэ гэдгийг хэдүүлээ заавалж анзаарч ажиглах ёстой. За энэ чинь мэдээж 50 илүү хийж байгаа хөдөлгөөн 23 юм уу 14 гэж орж ирж болно. А эсрэг талаараа мэдээж 50 тэг рүү орж ирж шалгах магадлал бас өндөртэй. За тэгвэл эхний ээлжинд хэдүүлээ энэ хэсгийг заавалж авч үзнэ.
За 38.2-ын хөдөлгөөн дээшигээ илүүгээ гүйцээгээд 3963 буюу хэдүүлэнгийнх нь ярьжсэн эхний цэг рүү орж ирэх бүрэн магадaltaй болж эхэлж байна гэсэн үг. За энэ чинь хөдөлгөөн хайчих вэ гэхэлэр дараагийн ээлжинд энэ хоёр цэгээс тохилт авах ёстой. Тэгэхээр зургийг заавалж хөдөлгөөн өөрчлөх нь байна. Энэ хоёр цэгээс заавалж тохилт авах ёстой. За хэрвээ тохилт авч чадахгүйгээр доош руу сэтэрч орж ирэх юм бол хэдүүлээ эхний ээлжний байгаар энэ ч үзүр болцсон гэж үзээд доошгоо заавалчгүй нэг илүү гаргана гэж үзэж болно. Дараагийн хэдүүлэнгийнх нь харах ханш нөөрөө 61.8 байх бүрэн магадaltaй. Тэгэхээр энэ хэсгийг заавалчгүй хэдүүлээ харж үзнэ гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ хурлын хэсэг одоо оройгоо ихэд маш ойрхон ирсэн байгаа. За тэгэхээр дараагчийн энэ хоёрын хэсгээс юм уу эсвэл 3869 гэж үзэж болно. Яг гэвэл энэ чинь өөрөө 2 дугаараар нэм магадлал. Энд чинь шилжиж болно, энд чинь шидэж болно, энд чинь бас адилхан 2 дугаараар нэм магадлалаар шидэж болно гэсэн үг. За тэгэхээр энэ цэгүүдийг хэдүүлээ заавалчгүй ажиглаж харах нь байна. За дараагийн шалгагдах цэгүүд энэ хэсгүүд л байна гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар макста хэдүүлэнгийнх нь хувьд харж байгаа тохиолдол нь 3963. Энэ чинь заавалч хөдөлөө Фибоначчигаа эсрэг зүг рүүгээ харуулж татахгүй бол алц болно гэж хэдүүлээ нэг тоосч болно гэсэн үг. За зураг нөгөө талдаа бол дээшгээ сэтэрлийн хөдөлгөөн заавал энэ хэсэг сэтэрх юм бол дээшгээ сэтэрлийн хөдөлгөөн 4500-аар орж ирэх учраас хэдүүлээ заавалчгүй энэ нөхцөлд анхааралтай байна. Тэгэхээр хэдүүлээ энэ 7 хоногийн нэгтгэс эхлэл анхаарал маш өндөр байх шаардлагатай болж эхэлж байна. Тэгэхээр анхааралтай харж байгаад хэдүүлээ заавалчгүй нэг юм эрсдэлгүйгээр арилжаа хийж болох магадлал маш өндөртэй. За тэгэхээр хэдүүлээ энэ хэсэг заавалчгүй ажиглаж харна. Жижиг цагийнхан зураг дээр хэдүүлээ заавалчгүй зураг татаад авах шаардлага бол одоохондоо бол алгал байна. Тэгвэл мэдээж цэгүүдээ гаргаж ирэх шаардлагатай гэдэг үүднээс хэдүүлээ ингэж нэг өөрчлүүлж болно гэсэн үг. За тэгэхээр одоогийн байдлаар 5 минутын зурган дээр 15 минутын зурган дээр халтуул эхний ээлжийн хандлт бол ороод ирсэн гэж хэлж болно. Мэдээж 161.8, 138 гэд дээр 161.8-ыг бүрэн сэтэлж чадаагүй. Үзүр нүүрэ 3949 цэг дээр орж ирээд хуурсан. Хурлын хөдөлгөөн доошоо 3915 гэсэн цэг рүү орж ирэх магадлал өндөртэй сууж байна тийм ээ. Яагаад гэвэл энийг шууд 94.5 108-ийн харьцаар оруулж үзэх юм бол мэдээж энэний доотлын макс цэг нь өөрөө 123.6 байх магадлал маш өндөртэй болж эхэлдэг. Гэхдээ энэ хэсгийг өөрөө бүрэн сэтэлж чадах юм бол энэ хэсгийг бүрэн сэтэлж чадахгүй бол энэ мэдээж шаталтайгаар өгсөн тийм ээ. Дээшээгээ 176-аар шидээд дарааны магадлал шилжүүлээд ингээд яваад байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ 15 минут гэдэг маань жижигхэн тайм фрейм дээр харж байгаа учраас хэдүүлээ заавалчгүй ийм хөдөлгөөнийг таамаглах ёстой биш. Ийм хөдөлгөөн явах боломжтой гэж хэдүүлээ магадлаа төвшүүлэх ёстой. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсэг дээр заавалчгүй ажиглал явуулна. За crude oil-ийн daily дээр ерөнхий нөхцөл байдал юу болж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ нэг харцгаая. За daily-гийн байдлаараа oil маань доошоо нэг үзүр шалгаад дээшгээ буцаж татж байгаа тийм ээ. За хэдүүлээ энэ чинь ийм байдлаар харахад бол энэ чинээс 50 хөдөлгөөн орж ирсэн гэж хэдүүлээ хэлж болно. Энэ чинээс 50 хөдөлгөөн орж ирсэн гэж хэлж болно. Доошоо 76.4-ийн хөдөлгөөнийг шалгасан. Мэдээж энэ хооронд 1-р араагаас 1-р арааны шидэлтийн хөдөлгөөн орж ирсэн гэж хэдүүлээ хэлж болно. За тэгэхээр доод ёроолыг хэдүүлээ 60-37 гэж харж байгаа. 60-37-оос дээшээ хэдүүлээ замаг хэсэгтээ 64.05 гэсэн барилал руу хэдүүлээ харж болох нь байна. За тэгэхээр энэ хэсгийн байрлал иймэрхүү харагдаж байгаа. Гэхдээ хэдүүлээ мэдээж 4 цагийнхан байрлал дээр заавалчгүй зургийг шалгаж үзэх шаардлагатай болж байна гэсэн үг. За эхлээд daily дээр явцгаая хэдүүлээ. За daily дээр яагаад орж ирж байгаа гэхээр хэдүүлээ заавалчгүй энэ хэсгийн хоорондох хөдөлгөөнийг шалгаж үзэх шаардлагатай болж ирж байгаа. За эхний ээлжинд хэрвээ энэ хэсгийг шалгаж үзвэл штэ. За мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд хамгийн гол нүдэнд харагдаж байгаа зүйл нь энэ чинь мэдээж макста 50-ын уграл хийгээд нөхөр доошоо савсан ч гэлтгүй ерхий хэдий дооногийн хуналт хийсэн. За мэдээж доошоо энэ ёрол ороод ирсэн байна. За хэдүүлэнгийнх нь хувьд энэ ёрол нүүрөө
14-ийн илүү буюу маш хүчтэй ёрол байдаг тийм ээ. Энэчнээс буцаагаад 14-14-ийн хооронд маш удаан хугацаанд бол хэрсэн. Энэ хоёрын хооронд маш удаанаар хэрсэн. За 14-өөс мэдээж энэ нь өөрөө 23 руу шидэх нь бол сүүлийн үед бол маш тийм олонх харагддаг зүйл болчиход байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ дэр заавалчгүй ач холбогдол үүс санаа зовхгүй. За хэдүүлээ эхний ээлжинд ойл дээр яг юу гэж харах ёстой вэ гэхэлэр мэдээж энэ 14-ийн хэсгийг сэтгэхгүй юу гэдгийг хэдүүлээ заавалчгүй ажиглаж харна. А хэрвээ сэтгэлж чадахгүй бол нөхөр өөрөө доошгоо дахиад илүүгийн хөдөлгөөн буюу яач ба. Дахиад илүүгийн хөдөлгөөн буюу 38.2 руу орж ирэх магадлал маш өндөртэй болж эхэлнэ. Тэгэхээр 59 гэсэн ханшийг хэдүүлээ заавалжгүй ажиглаж харна гэсэн үг. А хэрвээ нөхөр энэчнээс дээшээ эсэлж гарч ирэх юм бол нөхөр өөрөө 23-ийн улбаатай хөдөлгөөн гэж үзээд хэдүүлээ тэг рүү заавалжгүй харна. 64. Яг хэдүүлэнгийнхаа саяны харсан хөдөлгөөн бол ерөнхийдөө бол муу юм байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд ханш давхцаж байна гэдэг бол маш өндөр боломжит зураг байж болно гэж хэдүүлээ ерөнхийдөө бол хэлж болно гэсэн үг. Энэ зураг явах магадлал маш өндөр магадaltaй байж болно гэсэн үг. За би ингээд хоорондоо харьцаатай хөдөлгөөнүүдээ ингээд энэ дөрвөлжингийн ерөнхийдөө бол яг адилхан хэмжээгээр ерөнхийдөө бол татчихдаг. За тэгэд мэдээж тэгээс явсан хөдөлгөөн өөрөө дахиад 23 дээр ирэх үү эсвэл дахиад 50 хөдөлгөөнөөр доошгоо сэтэрх үү гэдгийг хэдүүлээ магадлалыг заавалжгүй шилжиж харах хэрэгтэй байдаг. За тэгэхээр хэдүүлээ энэ чинээс мэдээж 4 цагийн хөдөлгөөн рүү заавалжгүй харах шаардлагатай болчихно. За 4 цагийн хөдөлгөөнөөс хэдүүлээ ерөнхий байдлаар юу харах ёстой вэ гэхэлэр жижиг хугарлуудыг мэдээж шалгаж үзэх ёстой болж эхэлдэг. За энэ хэсгийг хэдүүлээ нэг хэмжиж үзээд энэ хэсэг дээр яг ямар новшин болоод өнгөрцөн юм бэ гэдгийг нэг хэдүүлээ нэг харцгаая. За тэгэхээр доотлын ханалтын цэцэг хамгийн ихний ээлжинд 138.2. Цаашдаа ч гэсэн үргэлжилсэн хөдөлгөөн өөрөө 138.2. За тэгэхээр энэ чэнэс мэдээж гол анхаарах ёстой зүйл нь 2 дугаар араанда хуваарлагдаад энэ чинь 86-гийн хөдөлгөөн орж ирдгөө ороод ирсэн. За тэгэхээр энэ чэнэс 86-аас 114 буюу харьцааны хөдөлгөөн орж ирж байгаа. За харьцааны хөдөлгөөнөөс харин голдоо жирэхтэйгээр 76 руу шийдэж орж ирсэн. Нөхөр өөрөө 76-аас гол хөдөлгөөн 108 гэж аваад нэмэлтгүйгээр шууд 138.2 төр дууссан. За ерөнхий бол алтан зоонд хуваарлагдаж дууссан гэж хэдүүлээ харж болно. За тэгэхээр дээшийг нэмээд 100-гийн хөдөлгөөнийг шалгаад дахиад доороо 138 хийж орж ирээд дахиж үзүр шалгагдаад 94.5-ын үзүр шалгагдаад дахиж шалгаад нөхөр өөрөө энэ 108 114 гэж авсан гэж хэдүүлээ харж болох юм байна. 138 гэж дууссан. За энэ хэсгээс мэдээж хэдүүлэнгийнх нь гол хамгийн анхаарал татах мөч буюу хөдөлгөөн задрахын өмнө нэг том савлгаа хийгээд пад гэд доошгоо задарч орж ирсэн. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгийг заавалжгүй анхаарч ажиглах ёстой. За нөхрийн өөрөө энэ ч 61.8-ийн хөдөлгөөнийг хийчихэд доор 50 хөдөлгөөнийг хийсэн байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд доор 150-ийн хөдөлгөөнийг хийнэ гэдэг маань 130 дээр нэг бол зогсох ёстой. Энэ илүүгээр одоо ойл дуусч болно. Эсвэл дээшгээ заавалжгүй 114 юм уу 86 гэсэн байрлалууд руу орж ирэх боломжтой болж эхэлнэ. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд за дундын жииргэр мэдээж 64 гэдэг цэг бол хэдүүлэнгийнх нь хувьд бол байгаа. Тийм болохоор хэдүүлээ заавалжгүй нэг тэмдэглээд авах шаардлагагүй гэж үзлээ. За тэгэхээр 138-аас буцааж байгаа хөдөлгөөн маань 114 буюу 63 дараагийн хөдөлгөөн нь 64-91 гэсэн цэгүүд рүү орж ирэх магадлал өндөртэй. Энэ чинээс тэгтээ нэгдүгээр арны магадлал ороод ирсэн учраас нөхөр өөрөөр 62-50 юм уу 64 гэсэн цэгүүд рүү орж ирэх магадлал бас өндөр болж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр энэ ч заавалжгүй хоёр тэмдэглэл явах нь нэг ийм байрлалтай болж эхэлнэ. За тэгэхээр 62-48 62-50 буюу 64 гэсэн хэсгүүд рүү заавалжгүй анзаарч ажиглах ёстой болж эхэлнэ. За тэгэхээр хэдүүлээ энэ хэсгүүдийг заавалжгүй ажиглаж харах нэ гэсэн үг. За мэдээч энэчнээс доошогоо ингээд харвал
За хэдүүлээ энэ чи мэдээж 14 илүүгийн хөдөлгөөнөө сайхан давтаж харнаа гэж. За энэ чи 4 цагийн хөдөлгөөн байгаад байдаг. За энэ файлыг заавалчгүй шинжлэх ёстой болж эхэлж байна да. За ингээд энийг нэг шахчихна. За 4 цагийн байрлалаар хэдүүлэнгийнх нь хувьд за энэ зургийг устгахгүйгээр хэдүүлээ нэг ийм байрлалаар шин зураг үүсгэхэд харцгаая. Энэ зургийг ерөөсөө эвэнд нөрөгч. Энэ хэсэг дээр байсан тийм ээ. За ингээд хэдүүлээ орхичих. За мэдээж энэ 4 цагийн зургийн байрлал дээр хэдүүлээ юу шалгаж үзэх ёстой вэ гэхээр маш ойлгомжтой. Энэ хэсэг дээр шалгаж үзсэн бол хэдүүлээ хөөгд энэ хэсэг дээр заавалчгүй шалгаж үзэх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр энэ чинь гэхээс илүүтэйгээр эн чи үзчих юм бол хэдүүлэнгийнх нь зураг маш гоё цэвэрхэн орж ирж байна. Тэгэхээр энэ хэсгийг харцгаая. За хэдүүлэнгийнх нь хамгийн том анхаарал төвтөж байгаа зүйл нь өөрөө 50-ын шалгалт уу эсвэл энэ дундайх юм уу гэдэг нэг юм хайбрид шалгалт орж ирж байгаа. Эхний байдлаар 38-ыг шалгасан 14 гээд харьцааны хөдөлгөөн энэ 50 юм байна. За энэ болохоор ийм хөдөлтөй хөдөлгөөнөөр 50-ын шалгалт орж ирээд нөхрөөрөө 50 дээр жоохон дутаацсан. За 50 дээр жоохон дутаацсан. Энэ хэсгийн ерхий илүү баг энэ ч дээр нь тавих юм бол таарна да. За мэдээч энэ чинээс 1-р харны магадлал руу шийдсэн буюу 1-р хараан дээр орж ирээд 23 гээд дахиад 1-р хараа гээд орж ирээд энэ чинээс 23-ын жоохон илүүтэй шалгаж орж ирээд дахиад тэг гэсэн хөдөлгөөн орж ирээд 50 гэж. Ерөнхий дахин шалгалт орж ирсэн гэж хэдүүлээ харж болно гэсэн үг. За 50-аас доошоо гол анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр энэ чи 50-ийн угарлыг хийцэн. Тэгийн угарлыг хийцэн. Тэгэнгүүт 14 угарлыг ерөнхийдөө бол доор дуусгаад дээшээ өсөлтийн хөдөлгөөн шилжиж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ чэнэс тэгийн хугарал орж ирсэн учраас хэдүүлээ тэгийн энэ чи орж ирэх хугарлыг маш бага гэж магадлалаар үзэх боломжтой. За тэгэхээр хэдүүлээ энэ чинээс дараагийн ханшийг хааш нь харах ёстой вэ гэхээр 14 юм уу 38 руу харах шаардлага маш өндөртэй болж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр 63 гэдэг ханш маань гарч ирж байна. Хэрвээ дээшээ завсрын хөдөлгөөн шалгах юм бол 64 гэдэг ханш бол угаасаа байгаа. За мэдээж дээшгээ макста явлаа гэхэд 65-22 гэсэн байрлалууд руу хэдүүлээ заавалчгүй шалгаж харах хэрэгтэй болж эхэлж байна гэсэн үг. Дараагийн ээлжинд хэдүүлээ мэдээж 23-аас орж ирвэл за 59 гэсэн байрлал хэрвээ 38 гэж шалгаж орж ирэх юм бол 58 67 гэсэн хэдүүлэнгийнх нь хувьд макс доод ёрол гэж орж ирэх тийм ханш ороод ирчлээ. За тэгэхээр хэдүүлээ энэ хэсгийг заавалчгүй анхаарч ажиглах хэрэгтэй байх нь вэ. За тэгээд доллар индекс дээр гэн crude oil дээр за сүүлийн зураг буюу 1 цагийнхан зураг дээр нэг юм хэдүүлээ хараад ойл хэдүүлээ дуусгацгаая. За энэ хэсэг дээр миний хамгийн гол анхаарал татаад байгаа юм нь энэ хэсэг дээр яг хэдийн шалгалт ороод ирсэн юм бэ гэсэн нөхөр өөр 100-ын шалгалт хийгээд 294.5-ын шалгалт хийгээд дуусч байгаа юм байна. За тэгэхээр 1 цагийн байрлалаар заавалчгүй хэдүүлээ харахын тулд нэг ийм байрлалаар нэг харнаа. За нэг энэ хэсгээс нэг зургийн таталт хийгээд заавалчгүй энэ доор 123-аар дууссан хөдөлгөөн энэ чи 94.5 орж ирж байгаа. Энэ чинээс хэдүүлээ харьцааны магадлалын хөдөлгөөн гэж харах бүрэн боломжтой болж эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр энэ чинээс 76, 86, доор 123-аар дууссан. За тэгэхээр хэдүүлээ энэ чинээс заавалчгүй нэг харьцааны хөдөлгөөн авах нь. Харьцааны хөдөлгөөн яаж явах ёстой вэ гэхээр мэдээж 123 108-ын шалгалт орж ирэх ёстой. Гэхдээ 94.5 доошоо буцаах юм бол 61 24 гэсэн хөдөлгөөн явах маш магадлал өндөртэй. Тэгсний дараагаар энэ чинээс араа шилжүүлээд 114 рүү орж ирэхгүй юу? Тэгээд дээшгээ нэг өсөлтийн хөдөлгөөн заавалчгүй байгаа гэж хэдүүлээ харж болох нь байна. Тэгэхээр энэ чинээс буцаагаад өсөлтийн хөдөлгөөн өөрөө 63 45 дээрээс нь 65 30 гэсэн хоёр байрлалаар орж ирж байгаа. За өмнөх зурган дээр хэдүүлээ чин өмнөх зургийн магадлал маш адилхан орж ирж байна. За тэгэхээр хэдүүлээ энэ нөхцлүүдийг заавалчгүй аваад үзнэ. За дараагийн байдлаар хэдүүлээ мэдээж долларын индексийг харчихна. Долларын индексийг за баг weekly-гээр харуул шулуухан баха та тийм ээ. За weekly-гээр долларын индекс маань маш эвгүй хөдөлгөөнтэй харагдаж байна. За гэхдээ энэ хэсэг дээр нэг ийм байрлалаар нэг хэдүүлээ үзцгээе.
Ямиг яаж мэдгүй тийм ээ. За нэг ийм байрлалаар орж ирж байгаа бол за хамгийн доод ёроолын шалгалт өөрөө 61.8. Энэ чи болохоор харимхаа ороод ирсэн. За тэгэхээр хэдүүлээ заавалч арааны магадлал шилжүүлэх нэ. За бараг л доод ёроолыг шалгацсан. Энэ дээр жоохон бохир ороод ирж байгаа юм байна. Энэ бол угаасаа л бохир байгаа юм биш үү? За шууд нэгдүгээр аргаар явбал. За ерөнхийдөө бол 14-өр явбал хамаагүй цэвэрхний хувьд бол цэвэрхэн л харагдаж байна. За тэгэхээр 14-өр явъя. За 14-ийн хөдөлгөөн мэдээж энэ чи хамгийн доод хөдөлгөөнийг дутаацсан 61.8. Доод хөдөлгөөн 76 байсан. Дутаатыг дутаацсан. За тэгэхээр хэдүүлээ энэ нөхцөл дээр яг ямар байрлал авах вэ гэхээр за 1 2 3 4 5 шалгацсны эцэст 38 сэтэлж чадахгүй байжгаад энийг 23-ын тоталтын шалгалт гэж хэдүүлээ үзнэ гэсэн үг. Энэ хэсгийг 23-ын тоталтын хэсэг гэж үзнэ. За доор гүйцэлтэй 76.4 орж ирсэн. Энэчнээс буцах хөдөлгөөн нь өөрөө долларын индексийн хувьд 104 гэсэн хаш гарч ирнэ. Мэдээж арааны магтны шидэлт хөдөлгөөн дээшгээ 104 гэсэн ханшуул гарч ирж байна. Хэрвээ 61.8-ийн шал өөр хөдөлгөөн орж ирнэ гэх юм бол 100-ийн ханш орж ирж байна. За энэчнээс өөр хөдөлгөөн бол одоогийн байдлаар бол ажиглагдахгүй байна. Буцаагаад ямар ч байсан 23 болгоо шилжүүлэхийн хувьд бол хамаагүй эрт гэж бодогдож байгаа. За тэгэхээр хэдүүлээ энэ хэсэг дээрээс заавалчгүй нэг зураг авч үзээд энэ доотлын хэсэг яг ямар учиртай юм бэ гэдгийг заавалчгүй хэдүүлээ нэг харнаа гэсэн үг. За тэгэхээр дээр 61.8-ийн шалгалт ороод ирсэн нөхөр өөрөө доор заавалчгүй тоталттай гэдгээ заасан. За нөхөр өөрөө доод ёроол нөхөрөө 23.6 гэж орж ирсэн бол 14-ийн хөдөлгөөнөөр дээшгээ илүүгийн 14 эсвэл тэгдээр дуусаад доошгоо арааны магтын шилжүүлгээр 38 гэж орж ирэх ёстой юу гэдгийг хэдүүлээ заавалчгүй харах шаардлагатай болж эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр энэ жишээ 99 гэдэг ханш 99 304 гэдэг ханш заавалчгүй байгаа гэдгийг хэдүүлээ хараад энэчнээс доошоо 23-ыг нэг гүйцээгээд 14 хөдөлгөөнийг орж ирээд 38 гэж ёроолоо дуусгах ёстой юу гэж хэдүүлээ ерхий харж болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө талдаа хэдүүлэнгийнх нь хувь заавалчгүй энэ хэсгийг харах шаардлагатай болж эхэлнэ. За энэ хэсгийн шалгалтын ерхий байдлаар бол арай жицгсэж байна те. За гаргаж ирсэн ханшнуудаа устгах чхуудаа. За устгах тийм ээ. За энэ 6 нэг цэвэрхэн унших гэж үзнэ гэсэн үг. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд энэ чи хэд хэдэн хвчлээс хөдөлгөөн ороод ирсэн. За 138-ийн доод ёроол бол угаасаа энэ хэсэг дээр ойлгомжтой байсан юм байна гэж хэдүүлээ үзэж болно. За ойлгомжтой байсан хөдөлгөөн дээшээ 114 дээр дуусах ёстой. Хэрвээ явах юм бол өөрөө 86-гийн илүү буюу арааны магадлалын шидэлтийн хөдөлгөөнөөр макст орж ирэх ёстой. Тэгэхээр энэ чи 101 273 гэсэн ханш орж ирж байна. За тэгэхээр 23-аас хэдүүлээ заавалчгүй улбаатай гэж үзэх юм бол 94.5-ыг шалгацсан 100-аар шалгацсан 23 гэж орж ирж байгаа бол энэ хоёрын хөдөлгөөнөөс аль нэг нь орж ирэх ёстой. Энэ чи 100 409 юм уу эсвэл дээшгээ 101 254 гэж үзнэ. Энэ хөдөлгөөнөөс доошгоо сэтгэлийн хөдөлгөөн орж ирээд нөхөр доотлын ёроолын ханалт буюу 93 692 гэсэн ханш руу доошгоо татаж орж ирэх ёстой. Хэрвээ чадахгүй бол нөхөр өөрөө дээр гарч ирээд уналтын хөдөлгөөнөөр 108 гэж жирийг аваад дээшгээ эсрэг талдаа 103 640 гэсэн үзүрлүү дээшгээ гарах ёстой гэж хэвлээ ерөөхдөө бол үзэж болно. За тэгэхээр 94.5-ын доод ёроолны энэ нэг жоохон зузаалчихгүй. Жоохон зузаалаад. За бараг ингэж. За 186-гийн хөдөлгөөн өөрөө 86-аас 114 рүү орж ирээд нөхөр энэ хоёр хэсгийг сэтэлж чадахгүй бол энэ чинээс нөхөлт аваад энэ хоёр хэсгийг сэтэлж чадахгүй бол нөхрөөрөө дэшгээ өргөжлүүлсэн хөдөлгөөн заавалчгүй орж ирэх магадaltaй гэж үзэж болно. За энэ дээд үзүүрлүү орж ирэх магадлал өндөртэй. За нөгөө талдаа хэдүүлэх 6-ыг 50-д үзчихье. Нөгөө талдаа заавалчгүй нэг 6-ыг 50-д үзчихье. За мэдээж доор 14-ийн хөдөлгөөн ороод ирсэн. Мэдээж үзүүрүүл ойлгомжтой.
За тэгээд дээшгээ гараад ирлээ гэхэд мэдээж хэдүүлэнгийнх нь алтан зуунд бол хуваарлагдж байгаа гэж харах бол хэдүүлэнгийнх нь хувьд энэ дээшгээ гарч ирэх бүрэн магадaltaй. Энэ хэсгээс харин доошгоо уналтын хөдөлгөөн үргэлжлүүлэх магадлал бас өндөртэй гэж хэдүүлээ хэлж болно гэсэн үг. За. Ерөнхийдөө бол хэдүүлэнгийнх нь хувьд бол ийм байна. За тэгэхээр хэдүүлээ дараагийнхаа анализаар дахин уулзтлаа. Түр баяртайцхан. За тэгээд техник шинжээч харилж ач зөргөө ойлаа. Дараагийнхын дугаараар хэдүүлээ дахин уулзцгаая.